За бүгдийн энэ өдрийн амгалан айлтгая. Орчин жидун самсуг үргэлжлүүлээд өгье. Оноо самдан дамбуу нэрдуг жид авушина гэж. За энэ юунаас гэлээр самдан дамбуу нэрдуг цаны сосорыг ба ижид дан хүндэн жишинэ явж байгаа. Самдан дамбуу нэрдуг мэжүүмээ самдангийн сайн тэрэг тийм ээ. За ингэж. За тэгээд одоо үргэлжлүүлээд оноо самдан дамбуу нэрдуг гэж одоо юу ах вэ? Самдан дамбуу нэрдуг дотор бол 7 байна гэд нянсаад айлцсан байна. За тэгээд ламрын тэргүүтээ мөн одоо юунаас бол нянсаад ч мөн бас яасан мөлий. Самдан дамбуу нэрдуг идлажидвийн лай дамбууа буюу энэ томатовын динэнзэн болвол бас мөн самдан садүй юм. Самдан дамбуун нэрдугийн тогмаа юм гэж гарсан тийм ээ. За тэгэл одоо энэ нэрдуг гэдэг байгаа маань юу юм бэ гэхээр нэрдугжийн сай дүйшин ранге товжир жүрвээ самдан дамбуун ойшин нэмжүг товжижийн тавсуу жүрвийн самданжийн садүйжи гэвэрийг бадэ самдан дамбуун нэрдугийн жогжид. За энэ бол самдан дамбуун нэрдугийн цанид юм байна. За тэгэхээр юу гэж нэхэр за энэ дээр гурван зүйлийг ярьж байгаа. Самдан дамбуун нэрдуг гэдэг бол тодорхойлоход бол гурван шаардлага хангасан баг гэсэн. За тэрний нэгдүгээрх нь бол нэрдугийн цаа дүйшин гэж. Нэгдүгээрт бол нэрдугийн одоо цаа дүйва тий нэрдуг тамараг нэрдуг хүн байх ёстой гэсэн санаа шүү дээ. Би нэр нэрдугийн цаа дүйшин гэж тийм ээ. За энэ дээр яг уу гурван зүйл гэсэн учраас энэ дээр нэг гэдэг. За нэрдугийн цаа дүйшин гэж. За тэгэхээр бол самдан дамбуу нэрдуг гэдэг бол нэрдуг юм ба тийм ээ. Нэрдуг юм ба. Нэрдугийн сай дүү аваа. Тэгээ энэ нь бол одоо юу гэдгийг түр зуртаа гэсэн. Ингийн нэрэл түр зуртаа. Найгав тийм ээ. Нэрдугийн сай дүү аа гэсэн. Найгав бол нэрдугийн сай дүүшин. Тэгтээ бол танд дээр бол ерөнхийдөө бол шууд хэлсэн байна. Нэрдугийн сай дүүш. За хоёрдугаар рангийн товжир жүрвийн самдан дамбуун ойшин нэмжүг товжижийн 5 гэж. Тэгэхээр нэрдуг бол самдан дамбуу нэрдуг гэдэг бол самдан дамбуугийн одоо ойшин нэмжиг буюу жинхэнэ одоо самдан дамбуугийн олох тийм арга нь гэсэн тийм үү? Арга нь. Тэгэхээр нэрдуг гэдэг маань бол рангийн товжир жүрвийн самдан дамбуу гэж. Тийм ээ? Ирээдүйд одоо яг дээш явсаар байгаад олох тэр самдан дамбуугийн ойшин нэмжиг гэдэг нь бол самдан дамбуу жинхэнэ одоо жинхний нэлж тийм ээ? Оригин нэлж. Зинхэнэ самдан дамбуун ойшин нэмжиг товжижийн 5 сүжир байгаа гэж. Энэ дээр 2 гэдэг. 5 сүжир ба. Тэгээд самданжийн сай дүйжийн гэвэрийг ба. За энэ 3 дахь шаардлага. Ийм зүйлийг бол самдан дамбуун нэрдуг гэж хэлнэ гэж ойлгох. Самдан дамбуун нэрдуг гэж хэлнэ гэж. За дахиад харъя. Нэрдугийн сай дүйшин гэж. Тэгэхээр энийг бол дотроо бол бид юу гэж бодож байгаа вэ? Найгав тийм ээ. Хэсэг зуртаа бол нэрдугийн сай дүйва. Тэгээ рангийн товжир жүрвээ самдан дамбуун ойшин нэмжиг товжижийн 5 сүжир байх. 2 дугаар шаардлага. 3 дугаар шаардлага самдан сай дүйжийн гэвэрийг баах. Гэвэрийг баах. Самдан сай дүйжээ гэдэг нь самданд хамаарагдах тийм ээ гэвэрийг баах. Гэвэрийг баах тийм шүү дээ. Самдан гэдэг. За тэгэхээр гэвэрийг баа те самдан дамбуу нэрдугийн бол цанид юм гэсэн санаа. Бэлэг чанар тодорхойлол. Тэ ингээнээр. За цааш нь. Дела яна самдан дамбуу нэрдуг идла жидвийн лай дамбууа гэсэн тийм ээ. За энэ шок гэх юм бол энэ томатовын динэнзэн гэж өчтөр ярьсан тийм үү. За нёмон намбар жонгийн лай дамбууа гэж. Хоёр дахь нь нёмон намбар жонгийн лай дамбууа. Нёмон намбар жомбын лай дамбууа гэдэг нь Сванисыг одоо болгож байгаа
хүн одоо болгож байгаа бодгаалын лай дамбуу. За дамбууны гэж. За энэ хоёулаа гарна тийм ээ. За тэр самдан дамбууны ярддаг идла жидвийн лай дамбуу гэдэг нь юу хэлж байгаа гэхээр Берна Шина Тома төвийн гансыг гэж үжи Шинжанжи Симбийн Нямбар жугвын дэнгэнзэн Нямбар жугвын дэнгэнзэн давуу бол самдан дамбууны ярддаг идла жидвийн лай дамбуу юм аа. Лай дамбуу. Лай дамбуу. Дэнгэнзэн. Шина Тома төвийн гансыг гэж үжи Шинжанжи. Тэгэхээр одоо Шинэ товлцсон болов Шинжанжин Симбийн чав. Энэ дээр яагаад заавал Шинэ Томатогийн гансыг гэж үжи Шинжанжин Симба гэж нэмж оруулж байна. Энэ тодтогч өгж байгаа юм уу? Эсвэл Шинэ товлцсон мөртлөө Шинжанжин Масимба байдаг юм уу? Хоёр асуулт байна, тийм үү? Өмнө нь бол бид нар чинь Samsung уншихдаа бүр Шинэтагаа гэсэн шүү дээ, тийм ээ. Шинэтагаа гэсэн шүү дээ, ламирмын. Тэгээд тэн дээр бол маш сайхан гарч. За тэгээд Шинэ Томатогийн гансыг гэж үжи Шинжанжин Симби Нямбар жугвын дэнгэнзэн болвол самдан дамбууны ярддаг идла жидвийн лай дамбуу. За энэ бол өчтөр юм. Нявала яна самдан дамбууны ярддаг цаны сусаар игва хийж 6 байна гэж. За нямон намбар жугвын лай дамбуу гэж. Нямон намбар жугвын лай дамбуу гэдэг чинь юу хэлж байгаа гэхээр самдан дамбууны ярддаг цаны сусаар игва хийж тэргүүтээ 6 хэлж байгаа маа. За энэ 6 дээр яаж байгаа вэ гэхээр нөгөө жигдэмбийн гомбон сүжрийн тийм ээ өдвийн нямон чимбүү горсом, бэрэн горсом, түнгүү горсом тэргүүтэг ингээ багнаа явж байгаа шүү дээ. Тэрийг бол нямон намбар жугвын лай дамбуу гэж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? За тэгэхээр энэ нямон намбар жонцол дотроо хоёр янз байгаа тийм ээ. Жишг онжирдүү гонон нүвадан тавандан жава банва. Ийм хоёр янз байгаа тийм ээ. Нэг нь бол толгойн дарж байгаа төр зурыг. Нөгөөх нь бол үндэс язоороос нь багнаж байгаа ийм маягтай байгаа шүү дээ тийм ээ. За тийм. За тэргүүтээ 6 байна гэж. За самдан дамбууны ярддаг Жорва таяын брав ижидний мэддэ самдан дамбуун Жорва таяын брав ижид яна самдан дамбуун ошин нэмжүүг юм говь. За энийг бас өчтөр ярьсан тийм ээ. За тэр самдан дамбууны ярддаг брав Жорва таяын брав ижид гэж бол байхгүй. Тэр брав ижид гэгдээд байгаа маань өөрөө самдан дамбуун оши нэмжүүг өөрөө юм аа гэх. Тийм ээ. Тийм учраас бол тэрийг тавих шаардлага. Ижид оруулж тоолох шаардлага. Тийм ээ. Одоо жишээ нөгөө Шинэ товын Симнэ гүү байгаа шүү дээ. Гуа өөрөө шинэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Шинэ товын Симнэ гүүг бол одоо Шинэ тов жижиг лам гэж байна шүү дээ. 9 нь өөрөө юу, тийм ээ. За мөн нөгөө юу байгаа шүү дээ, жумбраа мангадун. Нөгөө бодисодын сэтгэл төрүүлэхэд хоёр янзын одоо үндсэн арга байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрний нэг нь бол жумбраа мангад. Хагва тогмод жүзэн жамбоо гомбоогоос дамжиж хагва тог жумбраа мангад. Марши тендэн соо янгуж ба тагсам нинжи тэгээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр сүүлийнх нь бол бас барай байгаа шүү дээ. Яг түн шиг. За тэрнтэй адилхан иждэг бол яг нь Жорва таяын барай иж байхгүй. Мэддэ самдан домбон Жорва таяын барай ижид яна самдан домбон ошин нэмжиг говь ичэрдэ самдан шибийн Жорва таяын барай ижид яна самдан шибийн ошин нэмжиг говь. Тэдэр юм балааны гэж. За самдан шибийн Жорва таяын барай ижид бол самдан шибийн ошин нэмжиг. Тэгээд цүн бичрэг ва намба гүндүү цүн бичрэг гэдэг шүү дээ тийм үү. Уцун гэрэг ба. За тэдэр юм балааны гэж. За тийм бол зөөдөө гэж. Зөөдөө сасам жалва самдан нам нярдууллаа хамаанд тай намдул лам юм аа гэж. Сасам жалва самдан нам нярдууллаатай намдул лам гэж. Намдул. Сасум жалва гэдэг нь юу гэсэн санаа вэ те? Сасум жалва гэдэг нь сас сумбагаас дээш гэсэн үг. Дээш. Жалва гэдэг чинь одоо юу гэдгийг ялсан ялгуулсан маягтай үг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа хөөх юм бол сасум мас дээш гэх. Самдан нам нярдуулаа хамаа нь бол намдул ам юм аа гэж. Yung ошин самдан шив ошин юм. Сасум жалва гэхээр самдан шива хэлж байгаа юу шива.
Яваадан эдэглааны нярдуг жад дагва дэмэн дунгал мэн гэж. Эдэглааны нярдуг жад дагва дэмэн дунгал мэн гэж. Дэмэн дунгал мэн. За тэр одоо сүүлийнх нь тийм ээ гэж ойлгож болно шүү дээ. Нярдуг жад гэж нэрлэж байгаа. Тэр бол дагва юм аа. Дева юм аян, дунгал юм аян. Тэр бол хорвоо даним юм аа гэсэн. Хорвоо даним. Дева юм аян, дунгал юм аян. Жэсүн ба нам дигва иноо гэж. Дигва юм. За тэгээд цааш. Диа самдан дамбуу нэрдэг эдлажидвийн лай дамбууаны шинажис дүвийн нэрдugдан гэж. Тэгэхээр энэ дээр юу гэж юм гэхээр тодтогч өгж штэ. Самдан дамбуу нэрдэг эдлажидвийн лай дамбууаны бол юу юм гэхээр шинажис дүвийн нэрдэг. Энэ нэг шинажис дүвийн нэрдэг юм аа гэж. Тагмаа дүгний юу гэж вэ? Тагмаа дүгний үлдсэн 6 нь бол тийм ээ таны сосор игва ээжид, мова ээжид, равду юм ба ээжид гэдэг нөгөө за юу байгаа тийм ээ. Нөгөө ижид 6. Тэр бол яг ч 6 нь бол хахтунгийн дүвийн нэрдэг юм гэж. Хахтунгис дүвийн нэрдэг юм. Тагмаа дүгний тунгис дүвийн энэ бол дэцүүл гэхдээ энэ өөр тав. Тагмаа дүг нь бол юу гэж вэ? Хахтунгис дүва гэдэг нь хахтунгийн жүй цүлдүү дүва. Тийм ээ? Хахтунгис одоо юу гэдгийг хахтунгийн уг шалтгаан болох ийм байдлаар хамаардаг. Уг шалтгаан болох жүү болж. Тийм ээ? Жүүдан ген жүй цүлдүү дүва. Жүй цүлдүү дүва болохоос биш нөгөө дэцүүл дээр ихэн голдуу бол им би цүлдүү дүва гэж тавьдаг шүү дээ, тийм им би цүлдүү дүва. Энэ дээр бол тэгээ тавь. Им би цүлжис дүва маян харин жүй цүлдүү дүва юм гэж. Тэгээд лагмаа дүгний таны сосоор игва ээж тэргүүтээ нярдуг лагмаа дүгний хахтунгийн жүй цүлдүү дүвийн нярдуг юм гэж. За ингэж ойлгох хэрэгтэй байна. Нярдуг юм. За нярдуг индэ гэж байгаа. Индэ самдан дамбуун цаны сосоор игва ижидний. Энд энэ өөр юм. Самдан дамбуун цаны сосоор игва ижид бол додуа намла рагбаадан самдан дамбуула шиви намбар дайнэ хойсомжис жодвор жидва хахтун дүүвэр жидвийн 5 янла гэж байгаа. За энэ дээр одоо за самдан дам цаны сосорыг байж. За энэ 2 дугаар хан шүү. 2 дугаар хан. За самдан дамбуу нэрдэг цаны сосоор игва ээжид гэдэг бол додуа намла рагбар дава. За өчигдөр гарсан те рагбын цанид, шивийн цанид тийм ээ. Юу лээ нянсагийн лүн татсан шүү дээ санаж байна. Юу лээ нямбар яг тэ нөгөө нямбар машиг бай сави идлажид бодагны додуа намла рагбын цанид. Самдан дамбуула шиви цанид сосор догбор жидва дэний сосор игвэр идлажид ба шийжадэ гэдэг. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг юу цаны сосор игва ээжид бол нярдугын тогмаа юм аа. Нямбар машиг бай өвшөө өдвий хамт хамаарагдана гэд хажиг хаяад нянсагийн лүн татаад нямбар машиг байсаа гэсэн аранлаг тэрэн дээр нь нянсаа бол мадаг баа байна гэж гарч ирсэн шүү дээ. Мадаг баа. Тэн дээр гарч ирсэн тэр хэсэг дээр бол за тэр дэлба жалсраймаа гэд лүн татсан шүү дээ. Тийм ээ нянсагийн дэлбээс лүн татсан. Тэн дээр бол нямбар шаг байн саа гэд баа байхгүй байна. Тийм учраас наадах жүр мадаг баа. За багш маань бол жүр мадаг баа юм шүү. Бар мадаг баа биш. Нөгөө нэг санскрит хэлнээс төв хэл дээр буухтаа ингээ алтаатаа буу. Тийм маягаар бол айлдж исэн. Тэгэхээр бол эндээс одоо юу хэлэх гээд байгаа гэхээр тэр нянсагийн лүн дээр за тэр бар мадаг баа энэ амяна тийм одоо бол тэр додоо намлаа рагын цанид гэдэг нь бол чиви логчуг гэдэг өчтөр тайлбарлав тийм. Одоо тэрийг ярьж байгаа. Одоо тэр гарч тийм. Тэгэхээр цаны сосоор игва ээжид бол додоо намлаа рагба гэдэг нь додви хам хүсэлт ертөнцийн энэ оюуныг бол рагба гэж харах. Рагба гэж харж байгаа юм уу? Тийм ээ рагба гэж харж. Рагба гэдэг нь бол энэ бол одоо төвлөрөөгүй
юу тогтоогүй гимтэй юу ч хийж чадахгүй болох мохоо ийм гимтэй ийм нэмэгсүүд аваа гэж гарсан шүү дээ тийм ээ. Ийм гимтэй ийм сэтгэл юм байна харах. Тэгэхээр бол тэр чинь голж эхэлж шүү дээ тийм үү. Одоо энгийнээр хэлбэл голоод тэгээд тэрний дээр байгаа тийм додви хамын дээр байгаа самдан дамбуула шиви намбардай гэж. Шиви намбар даваа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шиви намбардай гэдэг маань бол тэрийг ёндон даваа. Одоо тийм ээ эрдэмтэй гэж харах. Илүү юм байна гэж. Додви хам буюу хүсэл ертөнцийн тэр одоо гимтэй сэтгэлээс бол хамдан дамбуу нь бол илүү юм байна гэж. Тэгээд яг уу гэж. Тэгэхээр тэгэж одоо хараад шиви намбар дайна төсөмжис жодурж ядваа гэж. Төсөмжис жодурж. Сонсох санахаар бол шинжлэн үлдэж байгаа хахтун дүүрж идвийн 5 гэж байгаа. Тэгэхээр хахтун дүүрж идвийн 5 гэж хэлж байгаагаар юу гэж хэлж байгаа гэхээр хахтун бүтээхийн арга юм аа гэж. Хахтун бүтээхийн арга гэдэг чинь таны сосор игва ээжүүд бол хахтунгийн жүү болж байгаа үз. Жүү. Уг шалтгаан болж байгаа үз. Бүтээх арга нь юм чинь тэр үед бүтээгүй байгаа шүү. Бүтэж гүйцээг байгаа. Бүтэж эхэлж байгаа. Тэр бол тэрний жүү болж байгаа. Тэр энэ дээр гарч байгаа энэ саяны энэ гардаг хагмаа дүүний хахтунгис дүүви нярдог гэж хэлж байгаа чинь бол юу яах вэ? Хахтунгийн жүй цүлдүүд дүүва юм. Энэ дүцэл жүй цүлдүүд дүүва гэж. За юу. Хахтунгис дүүва гэдэг энэ дээр бол жүй цүлдүүс дүүва болохоос юм би цүлдүүд дүүва гэж. Тэгэхээр юм би цүлдүүд дүүва гэх юм бол хахтун юм ба тавих тийм. Тэгвэл цаны сосоор хамдан дамбуу нярдог таны сосоор игба ээжэдэж байж хахтун юм бордог. Тий юм би зүлдүү дүүа юм бэ ч. Им би зүлж дүүвийн нярдаг юм бэ ч. Хахтун юм бортал. Тэгвэл цаны сосорыг ба ээжэд одоо үед бол хахтун дүв царва юм борт. Дүв симба юм борт. Тэгвэл цаны сосорыг ба ээжэд чи юу гэлээ? Додва намлаар авар даваад самдан дамбуулаа шээвэр дайна. Тойсомжис жодор хахтун дүүрж идвэн 5 аян борт. Ингэж орж ирэх нэ штэ. Тэгэхээр бол энэ доор хэлж байгаагаасаа бол энэ дээд саний яриад өнгөрдгийг бол анзаарах илүү сайхан болж байгаа тийм ээ. Өмнө ярьснаа бол хойш. Тэр бол энэ бас нэг талаасаа энэ шүн чимүү үзэх арга гаргачлал гэж бас байна ш тийм ээ. Тэр нь бол ингээд маш няхуур харалтай ингээд харах юм бол тэгээд дахин үзэх. Тэгвэл ингээд улам л тодроод байна. Энийг бол одоо би өөрөө тэгдэг гэж байгаа чинь биш. Тийм биш рүү заяа зүгээр одоо нөгөө зэндаг ямба гэх юм уу ахмад үтний юм. За хахтун дүүрж идвэн 5 янлаа гэж янлаа. Хахтун дүүрж идвэн 5. Эдэр жадва жэдв жис гэж. Тэр мэт бол сонсох санахаар ингээд шинжилсний хүчээр бол ингэж гарч ирж байгаа. 9 Шинжаанжийн Симбийн хахтун тогмор товын нярдууны мава ээжүүд жоо. Мава ээж тийм аа. Тий. Мава ээжд. Цаны сосор игба ээждийн үед бол одоо тойсомын одоо тэр бол шинжилээд тэгээд бол Лүсим Шинжаанжийн Симбийн хахтун товолж. Тэгэхээр энэний өмнө бол яаж байгаа вэ гэхээр Жина товолсон байгаа шүү дээ тийм ээ. Самдан дамбуу нярдаг идлаж идвэн лай дамбууа гэж байгаа үед бол Жина товолсон. Жина товолсон учраас тэр тогтсон тэр сэтгэл дээрээ шүү дээ. Тэр сэтгэл дээрээ одоо нөгөө юунд хүсэл ертөнцийг бол гимтэйг шинжилээд дээд газрын одоо тэр оюун болвол эрдэмтэй юм байна гэх их мэтлэнгээр ингэж шинжилж. Тэр шинжиллийн хүчээр юу гарч ирэх вэ гэхээр 9 Шинжаанжийн Симбийн хахтун бол нэр одоо шинээр. Энд дээр бол шинжилэл хийж байгаа юм шэрв шүү дээ. Шэрв хахтун гэдэг маань. Хахтунгийн мөн чанар нь бол хахтунгийн овоо гэх юм уу мөн чанар нь бол шэрв баг. Шинагийн овоо бол инэнзэн юм ба. Инэнзэн буюу самади. Хахтун гэдэг бол шэрв бэлгүн шинжилэл хийдэг. Ийм мөн чанартай. Энэ мөн. Энэ бол амиран дээр ч ус. За тэгэхээр бол яах нь ийм одоо Лүсим Шинжаангийн Симбийн хахтунгийн тогмор ховын нярдгыг бол наваа хийж гэдэг. За тэгэхээр тэр өчигдрийн хичээл дээр ярьсан шүү дээ тийм ээ. Цаны сусар игва ээжэд бол тосом 100 гэж. Мовоо ээжэд бол гомжин 100 гэж.
гомжин зов гэдэг. Дүмбүүд эдэг чин ган шана мараава гэд доо юунаас Нянсагийн лүн татсан шүү дээ өчтөр санаж байна. Нянсагийн лүн тат. Тэр үе дээр бол энийг ингээ ойлгох зүгтийн тулд товчхон тайлбарлая гэж хэлжсэн. Тэр үед бол энэ мова ээжүүд бол гомжин зов гэж. Тэгэхээр энэ бол яг ийм 9 Шинжаан жил Сэмбийн лахтун төрж байгаа учраас яг сайхан үгтэй гинаа байна. Тэгээ Шинжаан жил Сэмбийн лахтун төрж. Тэр мова ээж нь бол гомжин зов байгаа ийм үе гэж. Мова ээжүүд гэж. Мова ээжийн гав дэрэр гэж. Мова ээжийн гав дэр бол дөдвийн юм Чимбрэн гүү гангийн нямбу жидви нуа матуба юм мова ээжтийн энэ үед бол дөдвийн юм донён чимбрэн гүү гэж байгаа. Дөдвийн юм бол дөдвийн юм их дунд алиг нь ч одоо баг тийм ээ чимбүү горсум, бэрэн горсум, чүн горсум байгаа штэ. Эднэрийг бол энэ 9-ийн альнийхэн ч бол ерөндөг бол хийх тийм чадлыг бол олоогүй байгаа. Олоогүй байгаа. Тийм учраас догжээ ёджан эдгийн нямбу янлагдуу масон гэж. Хэдийгээр бол тийм ажиглын шинжилэл байгаа боловч эдгээрийн ерөндөгийг бол хийж чадахгүй байгаа. Тийм учраас нямбу янлагдуу масон гэж. Нямбу янлаг. Тийм. Нямбу янлаг. Паянгийн янлаг, найжийн янлаг гэдэг ийм 3 янлаг гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас энэ нэр томьёог бол бас тоож мэдэж авах. Нямбу янлаг биш юм гэж. Нэгдүгээр нямбу янлаг. Асуу. Ди зүгдүү гэж. Дэн давын шалах сүмбрэл. Шинаал хагамтун сүндүү бэрэл ба. Одоо жинхэнэ сүндүү бэрэл ба. Сүндүү бэрэл ба. Сүмбрэл гомбор жэвэс гэж тийм ээ. Шинаал хагамтун сүмбрэл туслан барилдуулж одоо ингэж бэлтгэж үйлснээр болвол ийм зүгдүү дэн давын шилэг сүмбрэл гомбор жэвэс дөдвийн юм чимбун ойнын жид нүбана равду ямба ижид товаа юм тэгэхээр бол шинжилсэн. Тэгээд бол дараагаар нь бол яг нь дөдвийн юм чимбүүн хамгийн эхлээд чимбүүн гэдэг чинь бол хүсэлт ертөнцийн Нисванысын хамгийн амархны гэсэн. Амархан гэсэн санаа шүү дээ. Чимбүүн гэдэг. Тэгэхээр бид нар бол энэ муу сэтгэл Нисваныс юмыг багнахтаа бол эхлээд амархнаас нь эхлээд ингээд нарийсгаад хэцүү рүү нь яв. Тэгээд шууд хэцүүг нь одоо багнах гад ингэж явах нь бол старал нь бол буруу. Тэгэх юм бол тэр үйл ажиллагаа чинь бол үр дүнгүй бол тагаа барах ийм аюул. Тэгэхээр бол амархнаас нь эхлээд багнах. Дөдвийн юм чимбүүг багнах. Чимбүү дотор 3 багагийн чимбүүн. Тийм ээ. Тэгэхээр бол бие хэл сэтгэлийн одоо үйл байна. Тэн дотроо бол одоо юу гэх юм. Тэгэд бол бие хэлийн үйлийг бол одоо хамгийн түрүүнд бол хяналтандаа оруулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Хамгийн түрүүнд хяналтаа. Одоо тэр нөгөө юу вэ? 10 хар нүглгээл эхэлж байгаа шүү дээ. Тийм ээ. 10 хар нүглийн чинь одоо нөгөө хэлний жирүүн үг, худал, хов, мов өнтэргээд байгаа. Тэгээд тэгжиж сэтгэл рүү очих нь шүү дээ. Тэрнээс биш гадна талдаа хүнийг цогж авч идэг. Хилээрээ бол одоо хараагаа бусдыг ингээ хараагаад байж байгаа хүн болвол тэр сэтгэлийн юм болвол яагаад гэвэл бид нар чинь анхлан суралцах бол шууд сэтгэлтэйгээ ажиллахад бол юу байх? Тийм чадвар байх. Тийм учраас бол энэ яах нь зарчим нь бол тэр хамгийн эхлээд амархнуудаас нь тийм ээ. Одоо үнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр ийм зарчим бас харагдаж байгаа шүү. За юу вэ? Мова ээжид энэ дээр нөгөө тоогоо тавих. Мова ээжид гэдэг чинь бол 3 дахь. Тэгээд догжоо янлаг байсан. Дийн зүгдүүд эндээ шилах сүмбрэл гомборж аваад төдвийн юм чимбүүн ойнын дүжид нүвана равду ямба гэдэг. Равду ямба. Равду ямба гэдэг чинь бас нэг ижидчүүд равду ямба ижид товлж байгаа юм. Товдээ нямбу янлаг товын тогмаа еноо гэж шүү. Одоо бол яг нямбу янлагийн бол хамгийн ихнийх нь эндээс эхэлж байгаа юм. Равду ямба буюу энэ
одоо 6 ижидийн бол 4-өөс нь. За түүний дараагаар ди жүгдүү юу гэж байна? Ди жүгдүү донин чүмбүү горсум онжирва рембашүндүү банна гэж. За энэ дээр анхаарах үг нь онжирва шүү. Онжирва. Рембашүндүү банна гэж байгаа. Тэгэхээр онжирва гэдэг үг орохгүй бол болохгүй болчих. Онжирва. За тэгэхээр додвийн юм чүмбүү горсум онжирва багна гэдэг юм нь бол ришиг тийм ээ? Ришиг онжирва төрөхгүй болгож гонон нүва гэх. Гонон нүва буюу тэр одоо додвийн юм одоо амархнуудыг бол одоо яг төрхөргөө бол толгойг нь бүхийлгэж ийм ерөндөгийг бясалгаад төрхөргөө болгоод ийм. Түүнээс биш үндэс язоороос нь бол атга болгоогүй. Тийм учраас онжирваг бол рембашүндүү бан гэж. Тэгээд одоо нэг сайхан үнэртэй юм үнэртгэхээр дахин үнэрлэмээр санагддаг. Одоо тийм яруу дуу их шиг сонсвол дахин сонсомоор санагдав. Ийм энэ чинь бас сонол шүү дээ тий. Тэгэхээр додвийн юм чимбүү горсон бол ерөнхийдөө бол голлон бочиг яваад байгаа шүү дээ. Бочиг додвийн чагва. За энэ тухай бол намдал дээр арай илүү тодорхой гардаг юм. Яагаад тэгэхээр шинэ товлчоод нөгөө онши товлохын тулд нөгөө додвийн юм чагва рагба додвийн юм бочиг рагба багнажиж онши төрдөг. Тэр тухай бол намдал дээр илүү тодорхой гардаг. Додвийн юм тэгээд дочиг рагба гэдэг маань бол нөгөө бидэнд байгаа юм. Хамгийн одоо өдөр тутмын шахуу юм онлууд шүү дээ. Энийг одоо дарахлаар бол онш бол төрж энэ шат тэгж онжирва рембашүндүү банна бэрэн горсум гарамгийн ойжин юм бо тав ана гавадува хийж гэж. За гавадува. За энэ бол ингээд гавадува хийжээд ингээд тавтах нь гавадува хийжээ гэдэг. Энэ бол тавтах шүү. Хийжээ. За энийг бол гавадува. За тэгэхээр энэ бол додвийн юм одоо дунд одоо 3-ыг бол гэж. Ойжин юм бо одоо хийж байгаа энэ үеийг бол гавадува. За дэнэ хаянжи янлаг гадэ жүнсэд рэгба иноо гэж. За тэгээ энэ үеэс бол яг нь хаянжи янлаг гэж одоо нэр томьёо гарч шүү. За энэ өөр нэг юм. Сая нямбу янлаг гэдэг энд гарсан шүү дээ, тийм. Нямбу янлаг гэсэн бол одоо хаянгийн янлаг гэх юм бол хаянгийн янлаг. За 3 янлаг гарч байгаа шүү дээ, тийм ээ. Нямбу янлаг, паянгийн янлаг, найжи янлаг. За тэгэхээр энэ үеэс бол одоо яагаад ингээ баясгалангийн одоо ийм амар амгалан одоо баясгалан одоо төрж байгаа юм. Тэгэхээр додвийн нисонисын ихэнх нь одоо багнаж байгаа учраас ийм баясгалан төрж. Гадэ жүнсэрэг баяноо гэж. Энэ донин онжирва дуга бавана нямон тамжид бансам нямба жүн эс гэж. Тийм ээ. За тэгэхээр нөгөө нэг чимбүү горсум, бэрэн горсум гэд 6-аг багнажчихсан. Тийм учраас додвийн юм бол бүгдийг нь одоо багнажчихсан юм болоо да гэж ийм бодол төрж байгаа. Тэгээд жүн эс нямон жэлавын цамаа идла жижин тосор жодур жидвийн жодва ижид товаа гэж. За тэгтэл бол ихэнх нь багнажчихсан болоо да гэж бодож итэл бас одоо додвийн юм бол нисонис бол төрж байгааг өөрөө мэдэж эхэлж байгаа. Төрж байгааг бол тийм нямон жэлавын цамаа идла жижин тэгээд бол одоо нисонис төрөхтөөгөө зэрэг бол дахин одоо өөрийн сэтгэлийг ажиглан шинжилээд одоо шинжилэл хийж байгаа учраас ийм жодва ижид гэдэг нь бол байгаамаа гэж. Жодва ижид. За жодва ижид маань бол ингээд ижид 6 дахь нь байна шүү дээ. Жодва ижид 6 дахь. За дэдэр жадвис гэж. За тэр мэд одоо нисонис төрж байгааг одоо шинжилэн мэдснээр бол додвийн юм онжирва чүмэн горсум мабамбар тоана гэж тийм ээ. За тэгэхээр бол додвийн юм одоо чүмэн горсум буюу одоо хамгийн хэцүү хэсэг нь гэх юм уу баг одоо додвийн юм чүмэн гор тийм ээ гэдэг нь энэ гурав бол төвчээгүй байна гэдгийг мэдээд ди нямбур гэж. Түүний ерөнхийд бол шалах сүмбрэлжийн налжур гомбаны жорва таян ижид гэж. За тэгээ энийг бол энэ бол юу вэ? 7 дахь. 7 дахь нь жорва таян ижид. За энэ үед бол тэгээд додвийн юм чүмэн горсум онжирва баг
дорно гэж байна. За товчлох юм бол дорно. Самдан домбоо нэрдэг мова иж тов адан самдан домбоо нэрдэг жис дүүвийн хагтан товаа дүүням. Дүүням ба намшиж гомбор наншин гэж. Наншин равду юм ба ижидла донин чумбу горсумжин онин сумдан авадуба ижидла донин бэрэн горсумжин онин сумдан жава таян ижидла донин чунгун горсумжин онин сумоо гэж. Энэ одоо дээр гарсан тэр шүү дээ тийм ээ. За додвийн юмн дэ намжаан жигдэнбийн гомбон су жүрвийн донинла го гойдэ гэж. За энэ бол одоо таны төмөн маяг. Энэ төмөн маяг. Анчи гэж. Энийг бол додвийн юмн тэдгэрийг бол жигдэнбийн гомбон су жүрвийн донин гэж ойлгох хэрэгтэй шүү. Бүр одоо тэ онцгойлон анхааруулж шүү дээ. Гомби ламны намны дэ гэж байгаа. Гомби ламны намбаны байна. Тэмээ. За энэ юуны заваа шүү дээ тийм ээ. Гомби ламны намны дээр энэ завааны үг шүү дээ. Гомби ламны намны дээр жишээ жигдэнбийн гомлом шадваадан жигдэн баян намдулдан энэ бас дараагийн цацыг завааны үг шүү дээ. Жигдэн баян намдулдан барчин мэлэм горимшин хэмээн ди намдуллам гэдэг нь жигдэнбийн намдулламдан жигдэнбийн барчин мэлэм шадвис дүбичэр. Үнэхээр одоо ямар ч маргаангүй одоо уг гарвал нь бол тодорхой байна. Тийм үү? Жигдэн баян намд. Гомби ламны намбаа нь байна. Тэгээд тэрэн дээрээ хэмээн жигдэнбийн гомлон байна гэдэг бол тодорхой үзүүлсэн. Тэгээд жигдэн баян намдулдан барчин мэлэм горимшин гэдэг нь жигдэнбийн намдуллам, жигдэнбийн барчин мэлэм байна. Тэгээд тэр жигдэнбийн барчин мэлэм чинь жигдэнбийн одоо тонлон барчин мэлэм, жигдэнбийн гомлон барчин мэлэм. Тэгээд гомлон барчин мэлэм байгаа учраас жигдэнбийн гомбан гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг одоо додвийн юм. Бусад их чав додвийн юм гэдэг байгаа. Тэгээд их тийм асуудал бол байхгүй байна. Гэхдээ энэ одоо анчи их чаны ингэж тавьж байгаа энэ танид бол яг одоо уг гарвал энэ заваатаага нийцэлсэн одоо маш сайхан юм байгаа үстэй тийм ээ. Зүгээр одоо нийтийн дунд ярих юм бол тэгээд одоо энэ одоо нөгөө их та шингоо гаргаж ийн гэж одоо жаага илүүд үзтээ маягаар түн бол сонсвол хандаж магадгүй л дээ. Тэгээ эн чин даваан дээр нэг байна. Хоёрдугаарт гэвэл хитэн чин бол одоо яг л өөрсний жааныхаа имийг өөр хоорондоо ярьж байгаа учраас бол айгүй шүү дээ тийм ээ. Сонсогчд нь одоо бол мөнгө одоо татангийн барчин мэлэн горимшин тэгээ намдул ламда барчин мэлэн шадвис дүбичэрдан донин онжирва гам бан жанс додвийн юм онжирва алинч багансан гансагийн дагзан бан гойва ар шадваад юм бичрээ гэж. Гансагийн дагзан бан. Тэгэхээр хүсэлт ертөнцийн одоо нясванис гэж байгаа жир додвийн юм бол додвийн юм онжирва тэг гэдэг нь бол нөгөө үндэс язоорт нь гар хүрэхгүйгээр хүн одоо толгой бүхийлгэж байгаа тэр одоо байдал тэгэд дарж байгаа байдал бай. Аль ч хэлбэрээр нь одоо тэр нясванисыг дарахад бол дагзан бол төвчих хэрэгтэй юм. Гансаг гэд дагзан буюу бодгаалын би гэж барьж байгаа тэр үзлийг бол гарах. За энийг бол өмнө номс өмнө бол даны одоо дигдвар л олон зүйлээр бол энэ бас яриа дурддагдаад байгаа шүү дээ тийм үү. Бодгаалын би гэж хамгийн одоо хөнөөл үзэл бол одоо ерөөсөө би гэж бодох юм. Аль ч талаас баг хүлгнийч вэ хүлгнийч тавжин чан өөрийгөө хар аймаа бодоод тэр зэрэг яах вэ? Одоо муу заяан төрөх орчинд иргэл. Тэрийг болчих юм бол тийм ээ одоо аргын талаасаа гэх юм уу тавжин талаасаа бол өөрийгөө бодгоо болоод бусдыг бодоод эхлэхээр тэгэл одоо нэгүүлсэн. Тэрвжин чанаа гэх юм бол бодгаалын би гэж байхгүй онж таньж мэдхээрээ тийм үү. Ансаагийн дагмид доголохоор зэрэг бол баг хүлэгний хувьд бол өөрөө зовлонгоос гарч байгаа. Их хүлэгний хувьд бол яг уу
нөгөө өөрийгөө биш бусдыг ботсон сэтгэл дээр нөгөө ансагийн дагмид доголсон шээрөө ороод ирэхээр тэгээ бурхан болж байна. Тэр энэ би гэж бодож байгаа бол баг хөлгөний хувьд тэр их хөлгөний хувьд хоёуланд нь бол хамгийн том дэг болж байгаа. Энд бол үзэхлээр бол бүр нарийн маш тодорхой гарна. Тийм учраас яг нь донин дан додвин юм онжирва алинч одоо багнсан байд. Ансгийн дагзан бан гоёба гар шадватар юм бичэр самдан дамбуу нярдугла чадва жидава шиндүү сэрзийн баржийн нярдуг лагмаа намлаян ядар ёдээ гэж. За тэгээд саяны энэ самдан дамбуу дээр ярьлаа шүү дээ. Самдан дамбуугийн нярдуг ийм ажил хийдэг байна. Самдан дамбуу нярдуг дотор бол ийм одоо янз байдаг тийм цааны сусрыг байж байгаа. Яг энэ маягаараа бол сэрзий хүртэл явна гэж. Сэрзигийн нярдуг хүртэл бол үлдсэн нь бол ингээд жишээд мэдэрээ. За тэгэхээр самдан нийвийн нярдуг тийм самдан нийвийн цааны сусрыг байж гэдэг. Самдан сумба, самдан шива. За тэгээд дүгмэд хамын намха таяи, намши таяи жиамэд ийм одоо цааны сусрыг байж гэдэг сэрзий хүртэл. Сэрзигээс дээшээ гарах юу бол байхгүй шүү дээ тийм ээ. Сэрзиг одоо рагбар даана дела командавын одоо юу шивэр давын жигдэмбийн лам гэж. Жигдэмбийн лам гэж. Тийм ээ. За энэ тэгтээ хойно гарах баха. За ёдэ гүндүүлээ. Самдан дамбуула жидавар дүшимэ мэмэн жимчижин барду ян дэшноо гэж. Энэ яг энэ л энэ дээр бас. За дүшим мэмэн жимчижин барду гэдэг чинь бол яг нь сэрзий барду гэсэн. Санааш та. За тэгээд тэр намха таяа намши таяа уул нь одоо энэ одоо хойно гардаг үлээ. Их одоо гоё яваад байгаа шүү дээ. Тэгээд зовлонтой мэдрэмж тий цорвоо дунгал одоо өсөлт ертөнцийн чинь бол анган одоо цорвоо дунгал байгаа даа шүү дээ. Тэрнээс уйсаад тэгэл дээшээ гацж байгаа шүү дээ. Тий цорвоо деваач бас. Тэгээд цорвоо данимч болохгүй тэгээд бүгдийг бол дургуй. Тэр бас болохоо намхаа тая тэгээ намши гэж. Тий ерөөсөө энэ тал энэ ч одоо байна гэд намши тай. Намши луга ханц. Тэгээд гадна талын одоо бүх зүйл тийм ээ. Цорвоо дева, даниум тэгээд бүр цорвоога болоо бүр намхаа огторгүй шиг гэж бодох. Ийм одоо бодлыг эрхэмлээд тэгээд дүгмэд тамийн намхаа таяад төрж байгаа шүү дээ. Тийм ээ. Намхаа таяагийн одоо юу уншид. Тэгээд одоо юу гэдгийг гадна талын аль ч зүйл бол ерөөсөө биш юм байна. Энэ нь бол хамглан олохгүй байна гэд тэгээд дотгошоогоо чиглээд намши таяа гэж. Тэгээд бас одоо хүсснээ олж авч чадаагүй учраас гадна талч биш дотолч биш. Тэгээд жиамэ юус аль нь ч байхгүй. Ийм одоо юу гэдгийг бодлыг төрүүлж ийм дүшигээр бол тий дээшээ сэрзэр юу. Тэгээд сэрзийг орхиод дээшээ явах гэхээр өөр одоо юу байхгүй. Зүйлээ дуурах, барих юм үлдээгүй. Тэгээ ертөнцийн одоо зам мөр бол ингээд дуусч. Тэр яах нь сэрзигээс дээшээ гардаг нь бол жигдэнлэн дайвын лам. Болж байгаа шүү дээ. Энэ бол хоолно. За шээсүн бичээ. Чадварны хам гомана симбэр зомбинцээ. Хам гомана симбэр зомбинцээ. Сим лон мэбэр дэнген зүндүү дэвис гоман сала самжундан сүгмэдла төжүм эвэр омбана шатвис жадвис ди дарна сүгмэжи дэнла гомна ижид дамбуула тосум няга мэд. За чадварны гэдэг. Дараагийн сэдвийг өнөөдөр
шиг юм байна. Одоо мөр. За. Дараагийн хичээлээс